Байгаль дээлтэй амьдралыг эрхэмлэгч, эрүүл энгийн гарын хоолыг судлаач, сурагч багш мөнх сайхан эгчтэйгээ энэ удаагийн ярилцлагаараа Япон хүмүүсийн байнга хэрэглэдэг эрүүл хоол хүнсний хэмнэл болох мисоны талаар нарийвчлан ярилцлаа. Мөн түншлэн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг био хэрэглээнийхэн тухай асуу сонирхлоо. За сайн байна уу? Сайн байна уу? Бидний урилгыг хүлээж авч ирсэн танд баярлалаа. Тэгээ өнөөдөр мөсаа агчтай хамтдаа эрүүл хоол, эрүүл бүтээгдэхүүн талаар жоохон ч гэсэн одоо мэдлэг авъя гэж бодож тэгээ мөсаа агч аварсан байгаа. Тэгээд мөсаа агчээсээ одоо эхний асуултаа асууя. Япон бид нар одоо амьдарч байгаа үед те Япон хүмүүсд мисог хэрэглэдэг янз бүрийн аргаар хоолндоо хэрэглэдэг. Тэгээд мисо одоо юугаар хийдгийг те бас мисо одоо биеийн сайн гэж ярьдаг. Яг юунд одоо сайн байдгийг болоо тэр талаар ингээд асууя гэж бодож байна. Тэгээд Японд байгаа бидний хувьд ерөөсөө те байнгын хэрэглэж байгаа хүнс маань одоо мисо гэдэг юм зүйл байгаа. Тэгээд мисог зөвхөн Японд төдийгүй одоо монголчууд ч гэсэн сүүлийн үед маш хэрэгэлдэг тийм болсон юм байлээ те. Тэгээд Монголд бол тэнжаан гэж ярьдаг болсон лээ. Тэнжаан. Тэгээд солонгос нэрээр тий. Тий. За тэгээд энэ мисо маань ерөөсөө буурцаг тэгээд нөгөө будаа тэгээд энийг одоо юугаар давстаа ингэж базаад эсэгдэг одоо юм одоо эсэгсэн хүнс аахгүй одоо манай монголоор бол одоо айраг тараг эсэгдэг тий. Манай Монголын уламжлалт юмтай зөвлөе гэвэл энэ ерөөсөө айраг тарагтай л адилхан хүнс аахгүй юу? Япончуудын хувьд болохоор. За энэ мисон дотор бол ерөөсөө энэ шар буурцаг гэдэг байгаа шүү дээ. Тэр шар буурцагт байдаг тэр элементүүд бол энэ байдаг байх нэ. Тэгээд тэрний цаана будааны хөрөнгө тий будаага хөрөнгө болохгүй эсгэж байгаа байхгүй. Тэгээд давс тэгээд энэ гурван маань байгаль дээр байдаг энэ хэлбэрээр нь одоо холиод базаа тий энийг эсгэж гинэ гэдэг маань энд байгаа мэдээж элементүүдийг аваад тэгээд энэ орчинд бас бидний одоо энэ байгаа бид нар одоо энэ сууж байгаа энэ өрөөнд ч гэсэн хүнд хэрэгтэй одоо ашигтай юм пробиотик гэж хэлдэг юм байл монголоор тийм. Энийг болохоор бичил одоо ашигтай тийм бичил элемент гэсэн юм байгаа хгүй одоо нэг үгээр хэлэх юм бол нян бактери гэдэг тий. Энэ нян бактери гэдэг чинь бүгдээрээ муу юм биш. Бид нарт хэрэгтэй бас энэ нян бактериуд байж идэг ашигтай. Энийг одоо бүр ойлгомжтойгоор ярих юм бол ингээ байгаль дээр байж исэн энэ хүнс чинь нэг утгаараа энэ ам орж ийна гэсэн үг байхгүй. Энэ Японы нэг онцлог нь одоо яг үнцээ одоо энэ амтлагааны энэ зүйлүүд шүү дээ. Зөвхөн мисо биш цуу тэгээд арх байдаг шүү дээ. Хоолн бол хийдэг тийм. Тэр мэрийн гээд одоо ингээд бас байдаг тийм. Тэг чихэрлэг амтлагч. Тийм. Энэ амтлагчудаа дандаа үр тариагаараа өөрийнхөө үндсэн юмар энэ хөрсөн дээр ургадаг энэ үндсэн юмараа өөртөө эсгэж иддэг ийм орон юм бэ. Тэгэхээр энэ Япон хүнс одоо дэлхийд ч гэсэн Япон хоол маш эрүүлээ гэсэн ийм юу байдаг шүү дээ тийм. Энийн эрүүл гэдэг утга нь энэ эсгсэн энэ эсэг эдэндээ энэ амьтаа энэ хүнсэндээ байд юм уу гэж би хувьдаа боддог байхгүй. Тэгээд энэ буурцганд байж байгаа энэ элементүүд чинь нөгөө мисон тэгээд ингээд дарагдлаад ингээд амар хороо бүр ингээд аривччихийдэг. Хэд дахин энэ элементүүд нь өсч байгаа учраас тий өсч идэм байлаа. Тийм учраас одоо эртнээс нааш энэ тухайн улсын янз бүрийн тий одоо эсгсэн эсэг эдэнүүд чи ерөөсөө яг цаг хугацаа ингээд хувирсан ч гэсэн тэр уламжил ингээд алдагдахгүй юм байгаад идэг. Энэ уламжлалтай энэ хүнс чи энэ ийм учиртай байдаг юм байна. Японыхоо хувьд энэ маш согцсон тийм хүнс нь угаасаа уламжлалт тийм хүнс нь. Тэгээд энд байгаа монголчууд эдний энэ мисог бол зайлшгүй идэж явах нь зүйтэй юм аа гэж би бол зөвлөмөр аа. Эсгсэн хүнсний ашиг тус. Эсн гэдэг нь хүнсэнд шингэсэн ашигтай бичил бийт өөрийн дотоод ферментийн нөлөөгөөр цардуул уургийг задлж амино хүчил, чихрийн хүчил зэрэг төрөл бүрийн бодисыг шинээр үүсгдэг байна. Тиймээс эсгсэн хүнсийг тогтмол хэрэглэх нь бидний эзэн хоол хүнсийг задлах, боловсруулах, шингээх зэрэг биологийн бүх үйл ажиллагааны хурдсуур гэгдэх фермент
энзимээр тогтмол хангаж өгнө гэсэн үг юм аа. Мисоны шимт чанар. Мисо судалгааны төв хүрээлэн тэмдэглэснээр мисон витамин B1, B2, B6, B12, Е, К, натрийн, фолийн хүчил, пантотены хүчил, биотин зэрэг амин дэмүүд, натрий, калий, кальций, магний, фосфор, төмөр, цайр, зэс, йод, селен, хором, молибден зэрэг эрчүүд дан ханаагүй тосны хүчил, олон ханаагүй тосны хүчил, эслэг зэрэг шимт чанартай ажээ. Мисоны эрүүл мэндийн ашиг тус. Өдөрт 3 аягаас дээш мисо шүл уух нь хөхний хавдар тусах эрсдлийг 40% бууруулдаг. Мисоны давслаг нь хотоодны хорт хавдрыг даамжруулдаггүй. Тамхи татдаг хүн өдөр бүр мисо шүл уувал үхлийн эрсдэл буурна. Мисон тархины цус харуулт, сэтгцийн олдмол өвчин, зүрхний өвчнөд өртөлтийг бууруулдаг. Мисо шил тогтмол уух нь яс хэрэгжихээс хамгаалах үр дүнтэй. Мисоны хар хүрэн өнгийн пигмент нь чихрийн шижинг ангаах үр дүнтэй. Мисо эснэрээ насжилтыг хянах үйлчилгээтэй болдог. Мисо бүрэн боловсрох явцдаа антиоксидант, эсэлтэлтийн эсрэг үйлчлэх хүчин улам эрчимждэг. Мисонд цусны даралтыг бууруулах үйлчилгээтэй бодис байдаг. Мисон цайруулах үйлчилгээтэй. Мисон цацраг идэвхт бодисыг устгах үйлчилгээтэй гэдгийг судалсан эрдэм шинжилгээний бүтээлүүд байдаг. Их сурвалж нь мисо судалгааны төв хүрээлэнгийн цахим хуудасаас. Мисоны сонголт. Мисо болон бусад амтлагчийг аль болох гар аргаар, уламжлалт аргаар, байгалийн аргаар дарсныг сонгох нь зүйтэй. Учир нь үйлдвэрийн зохиомжтой хэмд олон тоогоор үйлдвэрсэн амтлагчид чанаргүй, давсны агаламж ихтэй, хадгалах, савлах, бодисын лөөгөөр эсгсэн хүнсний ашигт үйлчлэгээ бага байдаг. Мисо шил ер нь хөвчлийн шүл хийж уудаг шүү дээ. Тэгээ шүл хийхдээ одоо шүлөө буцалгаас нь буцлахын дараа тэгээ одоо дотор нь хийсэн ногоо тэгээ бусад одоо юу дүүпөө энэ бусны дараа одоо галаа зогсоогоод тэгээд мисогоо ингээд хийж хэрэгтэй гэдэг. Тэр нь одоо ямар учиртай байдгийг болоо. Тий. Ер нь бол одоо энэ эсгсэн ийм хүнс чинь өндөр температурт бол элемент нь жоохон цөөрдөг гэсэн тийм судалгаа янз бүрийн дүн шинжилгээнүүд байд юм билээ. Тэр утгаараа энийг бол буцлахгүйгээр ингэж явал сайн гэдэг. Тийм. Тэгэхээр ер нь бол доторх одоо орсон ногоонуудаа сайн болгож буцлах сайн болгосныхаа дараа галаас салгаад тэгээд мисогоо хийхэд бол илүү ашигтай юм байна шүү дээ. Тийм. Энэ аргаар амталсан махыг ер нь идчихвэл илүү зүгээрээ ингэж бас зөвлөмөр нь. Яа тэгэхээр мах гэдэг чинь уург байгаа хгүй юу? Тэр уургийг задлж яадаг элементүүд нь энэ мисо одоо эднэрийн хийсэн одоо тэр кожи гэдэг энэ юмнуудад байлээд юм байна л да. Тэгээд энэ мисогоор ч юм уу шоо кожигоор ингээд амтлаад ээж авах явц. Энэ ам тоороод энэ амино хүчил чинь энийг энэ уургийн бүтцийг задлаад бүр хүн чингээцтэй тэр үйлдлийн аль хэдийнээс хийгээд өгчөж байгаа хгүй юу? Тэгээд хүний биед ороход улам хамархан шингэхэд улам амар болгож ингэж задлж өгч. Тэрнээс ингэж тэр уургийн чинь бүр амтыг ингэж гаргаж ирж идэв юм байна л да. Тэгээд дараагийн асуултанд оръё. Тэгээд дараагийн асуулт маань болохоор ер нь бол бид нар одоо ялангуяа миний хувьд ч ялгаагүй те монголчууд маань ч ялгаагүй махан хоол, ер нь хүнд хоол, тэгээ тостой хоол иддэг. Тэгээд бас мэдсэн мэдээгүй хортой хоргүй янз бүрийн те хоолууд ингэ идчихийдэг. Тэгээ тэр хоолуудыг одоо мэдээж идчихэж байгаа тохиол байгаа, мэдээгүй ч байгаа тохиол байгаа. Эдсэн тохиолдолд биеэсээ одоо гадагшлуулах, те биеэ жоохон цэвэрлэх тийм одоо хоол хүнсийн талаар асуумаар байна л да. Одоо шинэ зүйлч байж болдог л ах. Тэгээд жишээлбэл таны хувьд одоо тэр үед юу хэрэгэлдэг вэ? Тэгэхээр хүнсэн дээр ч гэсэн би
одоо хэрвээ ямар нэгэн эмгэг ч юм уу те эсвэл хор хоримтлагдаад ч юм уу ингэж байгаа бол ерөөс авах юм аа багсах. Тий. Ямар нэгэн одоо ийм ногоо ч юм ямар нэгэн энийг санал болгоё гэхээсээ илүү бид нэр тогтмол идж байгаа тэр мисо гэж саяны мисо ярьсан тэрний ашиг тусыг бас ярьсан те. Тэр өөрөө маш их биднэр одоо гадагшлуулах те хэрэггүй тийм элементүүдийг хорыг асар ихээр гадагшлуулах тийм ашиг тустай. Тэгээд бүр ингээд яагаад байгаа тохиолдолд миний бас хэрэгэлдэг юм болохоор давс. Тэгээ давс бол ерөөсөө байгалиасаа тийм тулах үйлчлэгээтэй зүйл гэгдсэн байлээ. Тэгээд тэр утгаараа би маш сайн чанарын давсыг одоо тий усандаа жоохон хийгээд ингээд уучихд бол маш их үйлчлэгээ өгдөг миний хувьд. Гэхдээ энэ бол хүн болгоны хувьд өөрсдөө хүний тий хүмүүсийн өөрсдийнх нь физиологийн онцлогоос шалтгаалаад юу өөрийг чинь тий цэвэрлж гин гэдгийг бас хүмүүс дор өөрнөө мэдээд авчих хэрэгтэй. Энэ олон детокс үйлчлэгээтэй юмнууд байна. Энэ болгон хүн болгонд адилхан үйлчлэнэ гэсэн юм байхгүй. Тий. За баярлалаа тань. Тэгвэл дараагийн асуултанд оръё. Ингээд ер нь манай монголчууд фэри гэж хэлж заашсан. Аяг угаадаг одоо савнгийн шингэн байдаг те хөрс шингэн. Тэгээ тэрнгээр бол бараг айл болгон шахуу ингээд хэргэлдэг угаадаг. Тэгээд тэрөө ингээд хэрэглээд тэр хэрэгснийхаа дараа хөрсийг фэрийг сайн арилгахгүй бол биеинд маш муу байдгаа гэж ингээд сонсч ирсэн. Тэгээд ер нь яг биеинд одоо сайн угааж арилгадаг ч гэсэн биеинд хоргүй ч юм уу эсвэл одоо өөрөө те гэрээ аргаар энгийн аргаар гаргаж авсан тийм одоо фэри угаач шингэн юм байдаг болов та гэртээ ер нь юу хэрэгэлдэг вэ? Яаж тэрийг зохицуулдаг вэ? Тийм фэри ч одоо ялчгүй нэг үе те дэлгэрэл одоо их ач тусаа өгсөн болохоор л их хүмүүс хайртай идэм шиг байна те. Тийм нөгөө ялангуяа ингэ тостой зүйлээ аягүй хүмүүс чинь нөгөө тосыг сайхан арилгадаг болохоор тэрэнд нь баярлалаа гэж чинь те ашиглахаас ч аргагүй тийм байсан. Тэгээд одоо л харьцангуй тэрний фэригийн юу илээ бас өрнөлөөг харьцангуй мэддэг болоод ингээд ирсэн юм байна. Тэгээд манай улс үндэсний хувьд болохоор энийг нарийн сайн мэдэхгүй байгаа ч гэсэн ерөнхийдөө бас тийм хоригн жоохон сулж юм уу тиймэрхүү юм байд юм шиг байгаа. Зөвхөн манайх гэдэггүй одоо Японд хэд чинь Европын стандарт эднэрээс тий хасагц засар их юм энд ингээд зарагдчихэдэг. Тийм учраас одоо хүмүүд өөрөө зөв сонголтоо хийхгүй бол тий ортой ч гэсэн ингээд ялчгүй юмнууд бол байх нь бол байгаад байгаа байхгүй юу. Миний хувьд бол хамгийн юм болохгүй жоохон за нота юмаа гэж бодох юм бол би ерөөсөө Монгол ахуйгаа сандаг байхгүй юу. Тэгээд бид нар ер нь хөөгч тахтаа яадаг гэсэн. Бидний аав ээж бидний өвөө эмээ яадаг гэсэн. Тэгэл амьдраад болоод ирсэн юм би яагаад чадхаа байлцсан. Яагаад ингээл энэ орчинд байгаа тэр юмыг хэрэглэхгүй бол ингээл байж чадаал ингэдэг болцсон гэдэг утгаар нь боддог байхгүй тий. Тэгээд ядчил савн гэхэд бид нэр хийдэг аргыг мэдхийн, орцыг мэдхийн тий. Ядаж баталгаатай юм да гэдэг утгаар нь тий. Би одоо хүнснийхээ эмийг одоо энэ барааны савн байдаг штэ манай. Монголд одоо орсын савн, орс барааны савн байдаг штэ тий. Энэ савн айгүй амар байдаг байхгүй юу? Тий. Юунд чиргэлж болно? Хувц унраа тий. Тэгээд юунда аяг тавгаач ингээд тий хүсрэлээ савндаад байгаагаад ингэж болдог тий гэдэг утгаараа энэ савн бол хамгийн амраа. Хамгийн баталгаатай гэдэг юм уу да. Хэлдэг янзын хор. Тий. Эргээд байгалийнхаа бохирдлыг ингээд бодохоор ч гэсэн бид нар яг өөрсдийгөө бодоод за тэр нөгөө фэри чинь хортой хөөстэй гэл ингээл те бид нар өөрсдийгөө бодоод ингэж яг тодорхой хэмжээгээр хүнд муу гэдэг утгаар нь бодож ийн гэтэл чи энэ бидний энэ гаргаад энэ хортой гэдгийг мэдсээр ээжээж энэ урсгаад энэ яатсан юм чи ус чи энэ карантаар дамжаад хаашаа очих юм байгальд л очиж штеп. Тэгээ энэ байгальд очихдоо яг шинжлэх ухаан хөгжсөн энийг задлаад очдөг үзгээд амар ингээ бодоо те даатгачаад ингээ байж болж юм. Гэтэл энэ дотор чинь
задлагддаггүй элементүүд яваад идэг гэдэг утгаар нь энэс бас эргэлэх хэрэгтэй л гэж тийм боддог л да. Тэгээд тэр утгаараа энэ маань эргээд те байгальтаа ч гэсэн юм те уус задрах нь харьцангуй төгс юм гэж бол хэлж байгаа юм биш шүү дээ. Тэг ихтэй харьцангуй гаагүй гэдэг утгаараа энэ тэгээд яг гоо энэ бас нэг юу нь болохоор нөгөө хүнсний биш нөгөө угаалгын сод гэж байдаг л да. Тэгэхээр энэ нэг л төрлийнх нь энэ ууд нь л да. Энэ сод бас айгу амар. Энэ угаах юм дээр жоохон цацаал энэ чинь тусыг бас айгу сайн яаж өгдөг байхгүй. Ерөнхийдөө энэ барааны савн энэ юу сод тэгэл ер нь хүнсэндээ ингээд хэргэлдэг юмнуудаар энэ угааж арчих энэ юмнуудыг бол шийдэж болно. Хүнсний сод нь аяга, тавг, тогооны өнгөр, тусыг арилгахад тустай. Мөн хэвс цэвэрлэх, хөрвөгч гутлын шүгэний үнэрт дарах зэрэг тустай. Нэмбэгний шүүс нь сав суулгах, махны модыг ариутгах болон зэв арилгана. Мөн шил толыг маш сайн цэвэрлэн өнгө оруулдаг. Хүнсний цуг усаар шингэлээд дурын ихвэрийн тос хэдэн тусал хийж үнэр оруулахад пилта, пилетик, жорлон цэвэрлэх маш сайн уснал болдог. Энэ яг савнгийн орцоор хийгдсэн иймэрхүү ерөнхийдөө ийм жишээлбэл иймэрхүү юунууд байдаг л да. Савнгийн орцоос өөр юм хийгээгүй зөвхөн савнгаар хийгдсэн юм нөгөө шингэн онцгой. Эднэрээс эхлээд тэгж бас үзэж болно. Гэж хэлмээр бай. Тэгээ энийг бол заавал энэ гэж байгаа юм шиг шүү дээ. Ерөнхий энэ нөгөө ард нь байдаг нөгөө бүтцийн сайн харж ял гэж хэлгээл байгаа. Тий. Олон янзын химик бодис ороогүй тийм одоо гол элементүүд нь орсон тийм зүйлүүдийг сонгох нь чухал юм байна шүү дээ тийм. Энэ бол яг ингээд харж байхад бидний жоохон байхад бараг л одоо аав ээж минь гэртээ хийдэг байсан шиг тийм ийм савн харагдаад байна л да. Өнөр нь бас адилхан уу? Тий, өнөртэй тий. Тэр энэ савгаач яг нэг тосныхаа өнөр нь ингээ өнөртэй байдаг гэсэн. Тий, тэр тосноосоо болоод өнөр нь өөр. Энэ зөвхөн оливын тусаар, цэвэр оливын тусаар хийсэн сав. Тэгээ энэ маань яг өнөр юу нь хэцүү үед мэдээж өөр савнгийн сонцлцоодыг яаж болно л тоо. Тий, тэгээд манай монголчууд ч гэсэн одоо гар аргаар өчнөө савнгаа хийдэг болцсон. Тий. Тийм мондог газрууд бас байна тий. За маш их баярлалаа гэдэг сонирхолтой асуулт юм байна гэж сонсож сайхан өөрийнхөө хэрэгэлдэг аргуудыг бодсон. Нарийн сайн тайлбарлаж ярьж хийж өгсөн сайн гэжтэй маш их баярлалаа. Баярлалаа хамт сонирхолтой ярьцгааг өнөсөн. За баярлалаа. За баярлалаа. Бидний нэвтрүүлгийг үзэн сонирхсан та бүхэндээ баярлалаа. Хэрвээ танд таалагдсан бол лайк дараад бидний суугтай нэгдэнэ үү? Танд дараагийн цуврал нэвтрүүлгүүд хүргэгдэх болно. Хорвоотой танилцах хэдэн минут